Зарим иргэд мартамхай аливаа зүйлд яруу ханддаг нэгнээ загасны ой санамжтай гэж хэлэх нь бэ. Спорт загасчдын дигэнд нэг удаа орсон загас 2, 3 дахь удаага орох тохиолдол их байдаг. Яагаад гэвэл тэд шидсэн өгөөш дигээг нөмхөж уруулаа сэтлүүлчихэд 3-8 секундын дараа мартаж дахиад өмхөх тохиолдол гардаг учраас загасны ой санамжтай гэх яриа гарчээ. Харин хүмүүсийн хувьд бол загаснаас хэд дахин илүү оюуны потенциал аливаа зүйлд анализ дүгнэлт хийх чадвартай байдгал хэрнээ нийгэмд байж болохгүй хэрэгүүдийг өнөөдөр шуугаад маргааш марчхаддаг гэхэд хэлдэхгүй. За энэ хэрэгүүдийн нэг бол хугацаа цэргийн алба багш амь насаа алдсан хэрэгүүд юм. Тухайлбал сүүлийн 12 жилийн хугацаанд 51 цэрэг амь насаа алджээ. Цэрэг амь насаа алдах бүрийд бид бүхэн ганц 2 хоног шуугаад л өнгөрсөн учраас ийм хэргийн тоо буурахгүй байна. Уучлаарай эмгэнэж байна гэх хэдхэн үг урсаад л хинч хариуцлага хүлээдэггүй, батлан хамгаалах салбарч өөрчлөгддөггүй, шинжлэгддэггүй хэвээр мянган хүн солигдоод сайжрахгүй байгааг засахгүй аваас энэ харамсалтай эргүүд дахин гарахыг үгүйсэхгүй. За яг энэтэй холбоотойгоор бид бүхэн 2010-аас 2023 он хүртэл 10 жилийн хугацаанд хэдэн цэрэг амь насаа алдсан талаарх мэдээллийг цахимаа сайж үзэхэд ерөөсөө 10 жилийн хугацаанд 44 цэрэг амь насаа алдсан ийм хэрэг гарсан байна. За хамгийн ихнийх нь хэлэхэд 2013 оны 12 сарын 12-нд Налайх дүүргийн 1-р хороонд зэвсэг түвшний тэг 14-р ангид цэрэг амь насаа алдсан. За энээс хойш ингээд цэрэг амь насаа алдсан эргүүд хөвөрсөөр байгаад дараагийн ууз руу шилжиж 2-3 уудас ийм цэрэг амь насаа алдсан хэрэгүүд байна. За 2019 оны 1 сарын 30-нд дэлхийд Увс аймгийн баруун түрүүн сумын 0311-р ангид мөн цэрэг амь насаа алдсан. За зэвсэг түвшний 326-р ангид мөн амь насаа алдсан. Гэх мэтчлэн цэрэг амь насаа алдсан тоо ингээд цаашаа цувраад л байна. За сүүлийн энэ бол 2023 он хүртэлх тоо гэсэн үг. За сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийд бид бүхэн бас их сурвалжуудаас тодруулж үзэхэд 7 цэрэг амь насаа алдсан байгаа юм. Хамгийн сүүлийнх нь дэлхийд Баян Хонгор аймагт нэг 19 настай хугацаа цэргийн албаагч амиа алдсан. За энэ асуудал дээр мөн цэргийн албаа тухайн холбогдох албаны хүмүүс хариуцлага хүлээн гэдгээ мэдэгдээд байгаа юм аа. Хугацаа цэргийн албан хаагч эх орноо манахаар эцэг эхээсээ баяртаа гээд өдөөсөн цэргийн албан хаагч хөвгүүд амь нас эрсдэх, эрүүл мэндээр хохирох энэ үйл явц үнэндээ хэвийн үйл явдал болж хувирсан Монгол улсад. Сая бас бид нэр сүүлийн 10 жилийн мэдээллийг сонсч 144 эрд цэрэг эрүүл мэндээр ноцтой хохирсон байна. Нэг ч удаа батлан хамгаалахын сайдын түвшинд хариуцлага өгдөг. Ийм учраас энэ асуудал ингэж өжгөрн даамжирч хэвийн үйл явдал болтлоо. Нэг удаа 7 хоног шөөгөөд өнгөрдөг болтлоо ингэж явжээ. Монгол цэрэг эрчүүд цэргийн анги дээр амь насаа алддаг. Өнөөдөр Баян Хонгор аймагт бас ийм зүйл болсон гэж байна. Имлэг очиж хүнээ аваагүй байна. Тэгэхээр үнэхээр сахилга хариуцлага яриа гэж байгаа бол бүрдүүлж дарга хурлаа завсарлуулах хэрэгтэй. Их хурлын даргын дэргэдэх зөвлөлийн асуудлыг ярих хэрэгтэй. Батлан хамгаалахын сайдыг огцруулах хэрэгтэй. Монголчууд Монгол цэргээрээ Монгол цэргийнхаа амь насаар тоглодгүй болох хэрэгтэй. Хүний амь нас хохирч байгаа гэмтгэргийн шинжтэй энэ асуудлууд дээр мэдээж дүгнэлтээ хийгээд холбогдох шаардлага зөвлөмжөө өргүүлнэ. За үүнээс гадна мөн өнгөрсөн 7 хоногоос эхлээд бид бүхэн ажиллагаа хийгээд явж байгаа энэ Дорнод аймагт Хөлийн цэргийн ангийн 7 цэргийн албаа хаагчийг хугацаанаас өмнө халсантай холбоотой асуудал энэ дотроо цэргийн эрүү хугарсан, эрүүл мэндээр хохирсонтой холбоотой асуудал дээр мөн шалгах ажиллагааг бол үргэлжлүүлээд явж байгаа гэдгийг та бүхэнд мэдээлье. Цэрэгт байхдаа дэглүүлж хөгжлийн бэрхшээлтэй болсон дөрмийн бус харилцаанд удаадараа орсон хэрэгүүд жил болж байлаа. Тухайлбал дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргүүд нэгнээ унаж туслан зохиж байгаа бичлэг цахимд нийтлэгдэж байлаа. Энэ мэтчлэн олон ил гараагүй хэрэгүүд бий цэрэг амь насаа алдсан хэрэгт ангийн дарга нь халагдаад л дуустдаг тохиолдол бий. За энэ удаагийн цэрэг амиа алдсан хэрэгт салбарын сайд ч мөн хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлсэн юм а. За цэргүүдээс асуусан асуумжид дараах дөрмийн бус харилцаанууд орж иж гин гэдгийг хэлж байгаа. За хамгийн ихнийх нь хөссөн үед бийц асуулахгүй байх. За хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг даалгавар өгөх гэх мэтчлэн дөрмийн бус маш олон харилцаануудыг цэргийн ангид явуулдгаа гэдэг зүйлийг ярьж байгаа. За энэ зүйл өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа нь өөрөө асуудал болж байгаа юм а. Монгол улсын батлан салбарын бодлого үйл ажиллагааны буруутай хөдлөлөөс мөн дээрээс нь анги салбараар зөвшөөрч анжийн штаб төрийн тусгай албаагчдын буруутай хөдлөлөөс боснон тогтоогдох юм бол
хинч байсан одоо хариуцлага үлээх ёстой гэж харж байгаа. Ямар ч байсан эрсдэлгүй болох реформыг хэрэглүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэр чиглэлээр бид нэр нэгдүгээрт нь дөрмийн бус одоо харилцаа гаргасан. За түүнийг нуун дарагдуулсан альва албан тушаалтныг цол бууруулах. Дээрээс нь зөвшөөрснээс одоо бас шууд халах тэр эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь захимжуулах асуудал дээр онцгой анхаарлаа хандуулъя. 24 цагийн одоо хяналтанд байлгадаг байх тэр тогтолцоо технологийн асуудлыг шийдэх ёстой байна. За гуравдугаарт нь бол одоо камерын бичлэг хяналт хийх боломжгүй газрууд шүү дээ. Нойл бөгөөд усан дурдаг газрууд дээр. За тэнд бол одоо чанга эрх дээрээс нь авран хамгаалах улаан товчлуурыг одоо бас бий болгож охин зүйтэй гэж үзэж байгаа. За дөрөвдүгээрт нь Батлан амлахын сайд Жанжин штабын даргын төлгөө төс шалгалтуудыг явуулж болцсогүй эрсдлээс одоо урдсан сэргийдэг байж хамгаалдаг байя гэсэн чиглэлийг ярьж байна. Цэрэг дэглүүлэх амь насаа алдах асуудал буурахгүй байна. За энэ салбарын бурангуй байдал оновчгүй шийдэлгүй байдал нь за ахин хэдэн цэргийн амь насанд хүрэхийг мэдэхгүй. За хэдэн ч эцэг их дэрэндээ нулимстай дийлэндээ хатахыг бас мэдэхгүй байна. Инхийн цагт эх орон дуудаж байна гэж авч явчихад за улс нь хөвгүүдээ ингэж хайргүй хандаж буй нь хайр юм а. Тиймээс дорвитой өөрчлөлт, шинжилэлт цэргийн албанд зайлшгүй хэрэгтэй байна гэдгийг дахин сануулъя.